Зохиолч Чадраавлын Лодой дамб. Манай сургуулийн хан. Хугараагүй ноён нуруу. 2-р хэсэг. Дутмаг хоолтой нимгэн хувцастайгаар хатуу өвлийг давах гэдэг тийм амархан хэрэг биш ээ. Гэвч бид арай чарай давж хаврын өрхөн улиралтай золгов. Соёолон гарч байгаа шинэхэн ногооны ангилам үнэр хаврын бүлээн зөөлөн салхи ногоорон эхэлж байгаа ой айлчлан ирсэн нүүдэлчин шувууд цөм хатуу өвөл ард үлдэж дэлгэр зун өмнө ойрцсныг мэдэгдэж байлаа. Гэтэл манай сургуульд өвчин гарч маш их гай тохиолдов. Энэ бол 1927 оны хавар билээ. Тэр үед манай нам засаг түмэн бэрхшээл мянган тулдаануудыг давж анхны сургуулиудыг байгуулж байв. Тэгэхэд манай оронд одоотой адил олон зуун сургуульч байгаагүй. Ард түмний дотроос боожж гарсан эрдэмтэн багш нарч олноор төрж амжаагүй байсан билээ. Манай сургууль бол 10 гаруй сумын дунд байгуулагдсан 30 орчим сурагчтай 5-6 бор гэртэй 2 анги 2 багштай бага сургууль байлаа. Бид 4 аргын тоо монгол бичиг мэгзмээс өөр зүйл заалгадаггүй байж билээ. Зүрх уулын танхим гэж олонд нэрлэгдсэн манай сургууль бол арын хүрээ гэдэг том хийдийн ойролцоо байсан тул бид үргэлжлэн хүрээний лам нартай холилдож байдгаар барахгүй. Тэдний гэрээр очиж түлээ хөрөөдөх, хагалах, хашааны хог арилгах, ус авч өгөх зэрэг хар бур ажил хийж дугуйн хэлтэрхий боорцог ааруул тоос зэрэг юм олж иддэг байлаа. Гэвч хүрээ рүү 1-2 орон явж болдоггүй байв. Учир нь хүрээ ба манай сургууль хоёрын хооронд олон жилийн турш дараалан хуралдаад томхон хөтөл шиг болсон мундаг хог хөндлөлтөн байдаг тул тэр хог дээр уймж байдаг өлөн золбон ноход барьж ичих гээд болдоггүй. Мөн хүрээний омогтой банд нар хавсайдан зодох гээд болдоггүй байлаа. Тэд биднээс тоогоор олон бас зодтолдож дадсан байдаг авч танхимын хүүхэд гэдэг нэрээс баахан айж сүрддэг байснаар барахгүй. Танхимын хүүхдүүдийг их зодвол олны олон нэгэндээ гихчээр мухар толгойтны буутай цэрэг нь ирж бариад хар герт хийчихнэ гэж хүртэл тэд ярьдаг болсныг бид сонссон юм. Бодвол энэ яриаг хийдийн лам нар банд нарыг сургуулийн хүүхэдтэй холилдуулахгүй тул зохиосон биз дээ. Нэгэн удаа бид нэгэн омогтой бандыг барьж аваад шоронд хийнгээд чирсэнд тэр сандран айж биднээс өршөөл гуйснаар барахгүй дахин бидэнд халдахгүй гэдэг ам шүдэн өгсөн билээ. Нэгэн өдөр би хүрээ орж хоол эргүүлэхээр явах гээд хань ирсэн чинь олдсонгүй. Тэр өдөр өглөөнөөс эхлэн хүчтэй цасан шуурга зогсолтгүй тавьж байсан тул хүүхдүүд явсангүй. Миний хувьд бол юу ч гэсэн цасан шуурга байтугай мөсөн шуурга шуурч байсан ч ирэхгүй явж боовны хэлтэрхий олж идэх хэрэгтэй байв. Би өглөө тунхуутай цай булаалдаж угаад асгачихсан тул захирал багш миний нэг өдрийн хоолыг хасаж шийтгэв. Ядахта тэр өдрийн хоол урд урдаас уламж муу байлаа. Шүүгээд бараг л олдож баригдахгүй мах гурилтай жугдайгаас хүүхдүүд нэг аяга хийж аваад дараа нь харахад хувингийн ёроол нь гялалзаж байсан билээ. Найз нар минь өөрсдөө
мөрдөн оногдсон өчүүхэн хоолноос бага сагыг нууж далдлан өгсөн боловч уулаас дутмаг хоолтой өлөн гэдэс ханаж цадсангүй харин идэх хүсэл улам нэмэгдэв. Миний найз нар надад нууж далдлан өчүүхэн боловч хоол өгч байгаа явдал бол тэдний хувьд баатарлаг үйл байсан юм. Хэрвээ надад хоол өгснийг захирал багш мэдвэл бүдүүн хуруугаараа магнаа дээр нь булуу болтол нислахаас гадна 4 хуруу хүж шатаж дуустал зогсоох бас нэг өдрийн хоолыг хасах байсан билээ. За тэгээд би аргагүй л хийд рүү явах хэрэгтэй. Би банд нар хогийн ноход цасан шуурганаас айж хашравч өлсгөлэн гэдсэн минь огт айхгүй харин түргэн явахыг шаардаж байлаа. Ингээд би эрэгтэй хүүхдийн гэрээс хамт явах хүүхэд олсонгүй тул эмэгтэй хүүхдийн гэрт орж хамт явах хүүхэд сургалбал Бурантаг гэдэг бяцхан хүүхэд хамт явъя гэлээ. Бурантаг бол бидний дотор хамгийн бие балдар багтай юм. Тэр өөрөө 10 настай гэдэг авч нутгийн хүүхдүүд түүнийг 7 настай гэж баталдаг байлаа. Гэвч Бурантаг түүнийг зөвшөөрдгүйгээр барахгүй. Чи 7 настай гэвэл маш их доромжлол мэт үздэг юмсан. Бурантаг бол уранхай улаан шандан дээлтэй хоншорн гэдрэгэн эргэж шантайсан эсгийг гуталтай. Олон хоногийн хур хэртэй нүүрнээс нь ялгарч харагддаг сайрцсан бор хазартай бас нус нь үргэлж уруулын давж урсан байдаг юм. Ийм учраас Бурантаг гэж хоч авсан билээ. Бурантаг бэтгтэй тул ажилд муу бас жаахан учир чадал тамираар дорой байсан. Би түүнийг хань гэж үздсэнгүйгээр барахгүй хамт явахыг татгалзав. Гэтэл Бурантаг өдрийнхөө хоолыг хүүхдэд булаалгасан учраас шалтгаан тоочин авч явахыг гуйлаа. Ер нь зүгээр унтахаар мануухай босго гэж үг байдаг тул ганцаар явснаас мууч гэсэн хүний хань бараа гэж бодоод за яхав хамт явах болов. Бурантаг хүүхдүүдээс дээл гутал малгай гуйж заримд нь боорцог авчирч өгөхөөр хөлслөн авч өмслөө. Нэлээд том дээл олоод хүл хийлгэн шууж өмссөн холоос харахад овоо том хүүхэд чиг харагдаж байв. Тэгээд бид хоёр эмэгтэйчүүдийн гэрийн үннаас нэгийг авч бариад хүрээний зүг цасан шуургыг хөндлөн огтолж хүчлэн явлаа. Тэнгэрийг нэмгэн цагаан үйл жигд бүрхээд бүх юм бүдэг цайвар гэрэлд мэлтийн шуурга дүлиирч эсгэрэн цасан манан бужигнаж өдөөс нь игцлэн харахын аргагүй болов. Бужигнан урсж байгаа цасан шуургыг харахад их мөрний хүчит урсгал салхинд уламж омогтой давлан байгаа юм шиг харагдана. Явхад үнэхээр хэцүү байв. Шуурганаас буй болсон хунгарт гинт цүл хийтэл ороод түүнээс гарах гэж хамаг хүчээ шавхаж байв. Энтэндээ цоорхоо илжгүй хуучин нэхий дээл нэвт хөрснөөс гадна бас тал бүхнээрээ сийлгэж бид хоёр сугандаа өнөө хавчуулан илгээ тас тэврэн шогшиж байв. Царайн цайрч хошуун улаан мусан унжсан Бурантаг миний нөмөрт хоргодон борооны хон шиг шуухнан шогшиж байлаа. Бид хоёрыг түлээ хөрөөд гэвэл энэ хүйтэнд яадаг вүлээ? Ямар ажил олж хийх вэ гэж эрүүн дагжин чигчирч гүйх зур Бурантгийг хэлэхэд чи түлээ хөрөөдөх дургүй бол боов идэх дургүй юм шивдэ гэж би хариуллаа. Би боовонд ч их дуртай л да. Бидэнд их боов өгөх болов? Би олсон боовоо цөмийн идэхгүй хагасыг хадгалж маргааш идэнэ гэж Бурантаг
бүр боо болоод буцаж яваа юм шиг ярьснаа. Хоёулаа олсон боовоо яг адилхан хуваан шүү гэхэд чи сайн л ажил хийгээрэй гэж би хэлээд цааш бид хоёр юм ярьсангүй явсаар хогийн дэргэд ирэхэд арваад нохой довтлон шуугж ирлээ. Бид хоёр тал бүхнээ униар хамгаалан заримын цохиж гасалган нэлээд хөдөлгөөнтэй явсаар дулаацсан хогийг өнгөрөв. Арай гэж нэг даваа давлаа гэж би хэлэхэд одоо банд нарыг яаж даван да гэж бурандаг маань санаа алдан хэлэв. Явсаар хүрээний гудамжинд орж ирвэл шуургач нам болж бид хоёр аль хашаанд хэнийд орж ажил хийвэл боов их олдох болоо гэж ярьж байтал гудамжны нөгөө зүрээс 4 банд гарч ирээд биднийг харамгц. Ээ бөө гүгээд ирхийн гүзээ байна уу? Дайраад ирхийн давсаг байна уу да гэж шуугилдан хашгиралцаар гүйлдэн ирлээ. Бид хоёрч буцаж зүгтаах гэж эргэвэл бас 6-7 банд нар өмнөөс гүйлдэн гарч ирлээ. Удсанчгүй бид хоёрыг арваад банд хүрээлж аваад хамар хазар руу чичиж хажуу талаас түлхэж эхлэв. Сэгсгэр үстэй лоовз хөндлөн тавьсан банд ханцуугаараа хамраа шудран арцснаа мөрөө түрэн ханхалдж ирээд бурамтгийн малгайг авч шидэв. Бурамтаг малгайгаа авахыг ч оролдсонгүй надад наалдан хярсан туулай шиг бүлтгнэж байлаа. Энэ муу нусгай хүүхэн юунд энд ирж хийд бузарлаж байгаа юм бэ? Нүцгэлээд цасан дээр суулгаж тэмээн тавхайн мөр гаргая гэж тас инээн хэлэхэд банд нар зөвшөөрөн давшилж ирлээ. Бурамтаг бойлон улам над руу шигдэн наалдаж байв. Нэг биер хүү банд давшлан ирээд бурамтгийн мөрөн дээрээс шүүрэн авч гуд татав. Бурамтаг цасан дээр харуулдан унлаа. Түүнийг банд нар тойрон хүрээлээд авлаа. Бурамтаг босоод зүг бүхнээ хялалзан олон нохойд бүслүүлсэн муур шиг биеэ хурааж байв. Бурамтагт туслахгүй бол болохгүй болов. Гэвч энэ олон банд нартай хэрхэн тэмцэж яаж туслах аргаа олохгүй байлаа. Би униараа цохилон оръё гэж бодов. Гэтэл банд нарын тоо даанч олон. Бас тэгээд бурамтаг шиг жаахан хүүхдийг энэ хүйтэнд арай цасан дээр суулгахгүй байх гэж гордоод хүлээж байв. Гэтэл сэгсгэр үстэй лоовзтай банд бурамтгийн мөрөн дээрээс барьж авахд бурамтаг хашгиран ухс хийснээ униараа банд нарыг хайр найргүй аль тохиолдсон газар нь цохилж байв. Энэ бол бурамтгаас хэтэрсэн гарамгүй их зориг шүү. Бурамтгийн нүд ялалзан үсчиж сэгсгэр үстэй лоовзтай бандын шилэн дундуур нь цогсонд тэр урагшаа шурагчин цас өмхөж унав. Бурамтгийн энэ байдалд би ч бас зоригжин униа эргүүлэн тохиолдсныг цохиж эхлэв. Гэтэл банд нар тархан зугтлаа. Бид хоёр заримыг хөөж сүрдүүлв. Банд нар таалбүр рүүгээ сарнин зугтсны дараа бурамтаг маань униа цасан дээр хаяад учир тоймгүй уйлав. Би түүнийг аргадаж баймажин арай хийж уйлахын зогсоогоод нэгэн ламынд очиж 3 цаг гаруй түлээ хөрөөдөөд жижигхэн дугуй хоёрыг олоод будсан билээ. Бурамтаг ярьж байснараа олсон дугуйнаас хадгалж чадсангүй. Харин дээлийн авч өмссөн хүүхдэд хэлэлцээ ёсоор өөх гэж өчүүхэн хэлтэрхий үлдээснэ. Буцах замдаа байн гаргаж үзвч шүлсээ лав гихч залгаад буцааж өвөртлөн явлаа. Энэ явдалд бурамтаг маань хацраа хөлдөөж би чихэн хөлдөөж гисэн билээ. Иймэрхүү амьдралтайгаар бид өвлийг өнгөрөөж хавартай уулзсан билээ. Хавар богинохон мөртөө ямар сайхан үг вэ?
Ялангуяа хүнд өвлийг арай хийж давсан бидэнд уламж сайхан байлаа. Хавар энэ бол амьдрал. Энэ бол амьдралын гоо сайхан билээ. Өдөр бүр гийгүүлдэг нар, улирч эргэн гийгүүлдэг хавар амьдралд хичнээн хүчин байв. Хавар болж нар дулаан илчээр жигнэж, өмнөх хөндий цэнхэртэн униартаж, зэрэглээ жирвэлзэн өвөөлж дуугаран, зүрх хайрхны оройн хүртэл алаг тарлан болоод ирэхэд бид нар бөөгнөрөн сууцгааж, гэр орон аав ээж, ах дүү нарын тухай буюу үлгэр домог ярилцдаг байлаа. Манай сургуулийн захирал бол зангирсан хөмсгтэй, хурцсан нүдтэй, үргэлж шүдээн зууж явдаг. Ням гүн гэдэг ханхар цайжтай, өргөн бүстэй. Явхдаа баг зэрэг бүхийн хоёр тийшээ найгаж байдаг хүн байлаа. Түүнийг сурагчид инээж байхыг огт үзээгүй бөгөөд айгүйхэн хөдөлбөл хүрэн сумын шугамаар алган дээр шугамдах буюу бүдүүн хүрэн хуруугаар магнай дээр нясалдаг тул ууртай багш гэдэг байлаа. Бид ням багшаас ухаангүй айдаг байсан. Ням багшийг урд гүн зэрэгтэй явсан гэж ярилцдаг тул хүн түүнийг ням гүн гэж нэрлэдэг байсан юмсан. Ням захирал бол манай ангид хичээл заадаг бөгөөд үргэлжил тэмч ажилтай, би эмч ажилтай гэж бид нарыг хичээлээс чөлөөлж байдаг байв. Ням багш хичээл заахдаа үржүүлэхийн хүрд цагаан толгойн холбосон өсгөллийг ая дантай үргэлж уншуулдаг ба өөрөө бүдүүн хоолоогоор на ха агуу нагуу багуу хагуу ануу нануу бануу хануу гэх юм уу, эсвэл нэгэн нэгийн нэг, нэгэн хоёрын хоёр, нэгэн гурвын гурав гэж аялуулан эхэлж өгөөд бид нарыг залгаж авахаар за та нар ингээд үргэлжлүүлэн уншиж угаарай гэд гарч явдаг байлаа. Ингээд дуу таслахгүй уншиж байвал хамаагүй тул бидний зарим нь маань уншиж, зарим маань тоглож, үлгэр онцог ярьж, тааж эхэлдэг байлаа. Нөгөө ангид хичээл заадаг багш маань бол өнгөрсөн жил оюутны сургууль төгсөж ирсэн Далхаан Нямбуу гэж биднээс 5-6 хаан ах хүн байлаа. Биеэр өндөр биш боловч дөрвөлжин цайжтай, инээдэм гэрэлтсэн зөөлөн харцтай, заханд нь цагаан даав хатсан сургуулийн ногоон дайланбан дээлэн дээр мөрөвчтэй суран бүс бүсэлж явдаг хүн байв. Үргэлж бидэнтэй барилдаж, тарвагцаж, цагаан тэмээцэж, инээж байдаг. Далхаан Нямбуу багш ирээд жил болоогүй боловч бидэнд үргэлж сайхан юм ярьж өгөх, бас биднээр үлгэр домог яриулах зэргээр бидэнтэй ойр дотн байдаг тул түүнд бид их хайртай байж билээ. Хэдийгээр Далхаан Нямбуу багш тоглодог, хэдийгээр бид нарыг загнадаггүй, зогсоож хоол хасаж хийтгэдэггүй боловч бид түүний өмнө гэмтэн болохыг хүсдэггүй байж билээ. Далхаан Нямбуу багш манай сургуульд анх ирсний дараах өглөө болсон явдал санаанаас минь гардаггүй юм. Тэр өглөө чулуун эрдэнэ бид гурав гал тогооны гэрээс нэлээд том мах олж аваад байрандаа ирж гал түлээд их л эвтэй шарж эхлэв. Тэгээд хувааж идэх болсон чинь тохирсонгүй эв маань мун болон хувирч хэсэг мах булаацалдан зодтолдов. Мах бидний гарыг дамжин бид дээр дороо оролцсон гурвалжин зодоон болж байтал гаднаас ногоон даав дээл дээр мөрөвчтэй суран бүс бүсэлсэн нэг хүүхэд орж ирлээ.
Энэ үед би уйлэгт махыг арай хийж булан аваад амдаа чигсэн чинь Эрдэнэ завжийг минь шахаж амаар нь бултаан гарсан махыг чулуун угтан авлаа. Гэтэл гэрт орж ирсэн хүүхэд чулууны гараас махыг булав. Бид тэр үл таних хүний гарт байгаа мах руу ширтэн шинэ ирсэн сурагч бидэнд хувааж өгөх болов уу гэж гордохын хамт бидний тэр олсон махыг амдаа л хэвэл юунаас ч буцахгүй дайран орж байдаг чадлаараа тэмцэлдэхэд бэлхэн байсан билээ. Та нар чинь нохой биш хүн эвээр морь хурдаар гэдэг юм шүү гэж тэр хүн хэлээд эргэж галтай зуухны амыг нээгээд махыг минь түүн рүү ажигчгүй хийчв. Гал дүрлзэж байгаа зууханд махны шатаж байгаа нь шаржигнан сонсогдож, шарагдан шатаж байгаа махны үнэр хамар руу цоргиж байлаа. Тэгээд тэр хүнийг гарахад бид дуугарсанчгүй, хөдөлсөнчгүй хоцорч билээ. Бид хэсэг дуугүй зогсож байгаад бие биенээ харалцсан гэмшилтэйгээр инээмсэглсэн билээ. Тэгээд хүм мөртөө нохой шиг өчүүхэн махнаас болж хэрэлдэн амь наан там цаана гихчээр зодолцсноо бодоход үнэхээр ичхэвтэр санагдаж гэмшсэн билээ. Тэр хүнийг гарахад араас нь харвал шин сурагч гэж болмоор тийм бага биетэй хүн байж билээ. Далхаа Нямбуу багштай анх ингэж танилцсан юмсан. Тэр өнгөрсөн шөнө ирсэн тул бид багш гэж таниагүй. Харин шинэ ирсэн сурагч болов уу гэж бодсоор байсан билээ. Ер нь бидний эцэгч гэсэн бид нарыг эргэж ирээд Далхаа Нямбуу багштай сүрхий дотн болдгоор барахгүй өвөл Эрдэнийн эцэг ирээд сургууль дээр хэд хонсны дараа Ням багштай гүн зүнд нь хурч зад хэрэлдэж байгаад хүүгээ Ням багшийн ангиас гаргаж Далхаа Нямбуу багшийн ангид оруулаад "За хүү минь эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг юм шүү. Далхаа Нямбуу багш чинь юм сургаж чадмаар хүн байна. Хичээж үзээрэй. Хэдэн үеэрэй ч харанхуй тэнэг явах юм билээ дээ" гэж Эрдэнэд хэлээд явсан билээ. Үргэлжлэл бий.